Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бад лагшин амгалан үйлс өндөрөө. Тулаан нэвртэй подкаст. Залхуу хүн завхтан хүрэхгүй. Заяаны муу усанд хүрэхгүй. Монгол ардын зүрх. Бүхийн тухай домгууд 13 дугаар хэсэг. Хулгар нацаг хэмээх баян мөнх арслан. Түшэт хан аймгийн Дайчин Чинфангийн хушуу Хангалын голын адаг хаваар 1860-аад оны үед нутаглаж байсан ард дашийн ихнэр соном нярайлж нэгэн хөвгүүн төрүүлв. Энэ хөвгүүн домогт хулгар нацаг хэмээх баян мөнх арслан байлаа. Эцэг дашин тунчиг сайн барилддаг харцаг цолтой нэгэн байв. Эднийх мал хөрөнгө багтай харц ядуу айл байжээ. Нэгэн үдэш шат дагва гэдэг хүн ирж өрнийхэн загнаад тэднийг унтуулахгүй байсанд гэрийн хойморт хэвтэж байсан 17 настай нацаг хүү өндийж сууж байснаа ившээж хоёр гараа сунган хүчтэйхэн сунаасанд өнөө хүний цээжинд хүрч хавиргыг нь гимтээчихжээ. Эцгийгээ нас барсны дараа нацаг өрх гэрээ толгойлох болов. Дүү Санзай Равжа хоёр нь маш их бяр тэнхэтэж дүнг дүү хүмүүс байсан учраас нацаг хоёр дүүгээ хүний ам хохироож мэднэгээд барилдуулахгүй сэрэмжлэн хордог байж гин. Нэг намар их сонмон хүү Санзай Равжа хоёрыгоо өглөө эрт түлээнд явуулжээ. Үд хэвийнх үед нэг нь үндсээр нь булга татаж унгаасан бүдүүн хар мод чирээд нөгөөх нь хэмхэрсэн тэргээ баглаж үрээд үхрээ хөтлөөд ирэв. Их нь хайрн тэрэг шараа алчхаагүй ни амаа да гэсэн гитг. Нацаг эгэлгүй их бяртай арга овсгоогоор гайхагдсан хүн байжээ. Хөгшчүүд ярихдаа хулгар нацгийн тухай сонсоогүй чих бахтан гайхаагүй нүд сэтгэл гэж юр тэр үед байгаагүй гэдэг билээ. Хулгар нацаг буюу баян мөнх арслан Даншгийн наадамд 1886 онд 1032 бүх барилдахад 8, 1890 онд 1069 бүх барилдахад мөн 8 давжээ. Чухам хэдэн онд арслан цол хүртсэн тодорхойгүй. Харин нацаг хэрхэн яаж арслан болсон тухай хуучжуулаас сонсоход чөлөөт бүхийн баг хэмээх балдны санжаагаа ийхүү ярьж байжээ. Хулгар нацаг хэрэг цэжиглэгдэн мөрдөгдөж байв. Шоронгийн ахлах хуйгаар дамжуулан хушуу ноёноосоо та намайг улсад барилдуулаач. Тэгвэл би төрүүлж хушууныхаа алдрыг дуусгах болно. Хэрв ингэж чадвал та намайг дээдэст айлтхан хэрэгээс мулталж чадах уу? Хэмээн асуулгажээ. Ноёнд зөвшөөрч нацаг даншигт барилдаж дөрөвт үлдээд унжээ. Тэгтэл ноёнтон хэлсэн амандаа хүрсэнгүй. Худал хэллээ. Шэлийн сайн ирж болдоо. Хэмээн ширүүхэн байхад нацаг ноёнтон минь даншиг бол төрийн гол наадам. Энэ их наадамд хэрэгтэн ялтан хүн төрүүлэх нь онцгүй хэмээн бодлоо би. Хэрв таныг сойрхвол 10 засагтч барилдаж төрүүлье гэхэд хулгар нохоо чи ийм зайлтай байх гэд ноён инээгээд 10 засгийн наадамд барилдахыг зөвшөөрчээ. Энэ наадмын үзүр түрүүнд намхаа авраг нацаг хоёр үлдэв. Аврагтай үрж байх хооронд нацаг нэгэн ахмад бүх ноднон жил намхаагаас хүн голлож нохой мордвол чи яах вэ гэж асууж байсан нь нэг л учиртай байж хэмээн бодож байлаа. Хоёр их хүчтэн хэд удаа барьц тавилцв. Нацаг ялгүй хэвгүй газар харсаар яг тийм мөч яг тийм игзэг таармагц аврагыг улаан суугаар нь тэврэн нохой мордож хөөгөөд давжээ. Ингээд 10 засгийн наадам төрүүлжээ. Нацаг улсын арслан цол хүртэж ноёнч түүнийг дээдэст айлтхан хэрэгээс мулталсан юм гэдэг. Хулгар нацаг бол тэр үеийн Монголын шилийн сайн ирчүүлийн нэг байв. Вангийн хүрээний заяатын пүүсийн данжаад сайхан жороо шарга морь худалдан авчээ. Шарга морьоо хаяа унаж хороо захаар гарт зугаацсан гайхуулж авдаг боловч
Угаасаа унаанд сайнгүй учир дэмийл хадгалан тижээж борддог байж гин. Нэгэн шөнө хулгар нацаг түүнийг хулгаалan авахаар мухрын дамб гэдэг хүнтэй хоёул очив. Нацаг хашааг давж ороод шарга морины 4 хөлийг хүлээд үргэж 2 метр илүү өндөр шивээ хашаан дээгүүр давуулан шидэхэд дамб гадна талд нь зэхэж байгаад газар хөргөлгүй тосож авсан гин. Харин мухрын дамб гэдэг нь бяр чадвал ихтэй тэмээнд хоёрыг ачдаг урдын мухар баглаа барааг пүүсийн хашаан дээгүүр давуулж шидэхэд газар хөргөлгүй тосож авч байснаас мухрын дамб гэж алдаршсан юм гэдэг. Нэгэн намар Бээжингээс Тэмэнжингээр ирсэн Манжамбны ачаа барааг Бээжин сономын хашаанд буулгажээ. Тэднийх 2 метр гаруй өндөр хашаатай, бат бих цойж цуурахтай, дааман хаалгатай, гисэр сүмээс зүүн урагш 500 м орчим газар байжээ. Өглөө нь босоод эд юмсаа бүртгэхэд 4 тэн бараа алга гин. Шөнийн цас орсон тул мөрдөж үзвээс 2 хүн ирж хашаа давуулан аваад гандангийн зүг яваад олны мөртөө хутгалдан алга болжээ. Хүний санаанд багтамгүй энэ хачин явдлыг Манжамбанд мэдэгдэхэд тэр үед хүрээний хэргийг эрхэлж байсан дайчин Чинван ханд доржиг дуудаад хулгайчийг нэн даруй бол гэж тушаажээ. Энэ ер нь манайхны хөх ирчүүлээс зайлахгүй гэж ханд дорж дотроо бодоод амбныхаас гарчээ. Гараа дагалдан явсан хүмүүсээсээ нөгөө хулгар нохоо хаа явдгийм бол гэхэд өчигдөр орой хүрээнд ирчихсэн явж байна билээ гэж нэг хүн хэлсэнд за тэр ёор түүнээс гарцаагүй даруйхан олоод ир гэв. Нацаг сандаг очир начин химэх шин жам зарслангийнд байсныг тэр даруй авчирваас за нацаг чи амбны 4 тэм барааг яасан гэж дайчин ван тулган асуухад за тэндэл би гэж Дүнхрийн аймгийн хашаар заажээ. Чи яаж авав? За жамцтай хоёул ирээд өргөөдөл аваад явчихсан гэлээ. Ил байдлыг дайчин ван ханд дорж амбанд мэдгдсэнд 2 тэмээний бүтэн ачааг 2 хүн авч явсан гэдэгт би хувьдаа итгэхгүй юм. Хэрв энэ үнэн бол надад хэрхэн авсныг нь үзүүл гэлээ. Үзүүлэх болоход нацаг жамц 2 том модон шаттай иржээ. Тэр хоёр хашааны гаднаас шатаа тавьж нацган шат дагаж хэрмэн дээр гармагц шатаа авч дотогшин тавиад түүнээ дамжин хашаанд орж нэгэн тэм барааг баадантай юм мэд өргөн авчираад шатны дээгүүр хэрэм давуулан шидэж өгсөнд жамцсан тосож аваад газар тавьжээ. Ийхүү 4 тэм барааг авч 2-2-оор нь оосрлон үүрээд шатаа нацганд бариад баруун тийш алхаад явчихжээ. Нэг ч амралгүй явсаар гандангийн дэнж гарч одоогийн гандан тэгчинлэн хийдээс баруун урагш байсан Дүнхрийн аймгийн хашаанд хурч ирэв. Үүнийг үтсэн амбан тэдний хүчийг гайхан магтаж шөнийн авсан 4 бодол ачааг зүгээр өгч хойшид миний юмыг бүү аваарай гэж загсан гэтг. YouTube дээр Туулаа нэвртэй подкаст. 100 амар баясгалант хийдэд цамын үеэр тоймгүй олон мөргөлч цугларжээ. Эрэм их баггүй хийдийн зүүн их хаалга руу шахацалдан зүтгэж байв. Хаалганы дотор тал 4 хаалгач байсан боловч олон зуун хүний хүч яваандаа хаалгыг хандлан цөмлөж орох янзтай болжээ. Хаалгач нар сандарч бүх хүчээрээ дарвж ямар ч нэмэргүй тул ийш тийш хартал хулгар нацаг ойрхон зогсож байна. Хөөе, чи юу хийгээд дэмий зогсоод байгаа юм? Наашаа ирж илбэлцээж. Наан чин сүйд боллоо гэж хаалгач нар хашгирчээ. Энэ үед олон хүн дааман хаалгыг нугсаар нь хэмэх түлхэхэд хаалган дотогш унаж байтал нацаг хурдан гүйж очиод 2 гараараа дааман хаалгыг түлхэсэнд үе болон хүнийг дааман хаалгатай хамт гадагш нь булт түлхээд тогтоож байсан гэдэг. Даншиг 10 засгийн наадамд ирсэн бүхчүүл нацгаа сайж эмээдэг байсан гин. 3-ын даваанд амаавах үеэсээ эхлэн бүхий майхан хисэж аль цол гордож буй дөмгүүр бөхөөс. За дүүгийн алдар хинсэн билээ
гэж асууж явдаг. Цаад хүн нь нэрээ хэлэхэд "За сонслоо. Дараагийн даваанд ах нь чамайг хүртчихье" гэд явчихдаг байжээ. Цаад хүн нь айхын эрхэнд хүнээс нууцхаахан очиж "Нацаггүй намайг битгий аваач" гэж гуйдаг байж. Үүнд нацаг ажигчгүй. "Өгөх юм мэдэнтэй. Хулгар нацагт ямар нэр байх вүш. Ахиухан юм өгвөл авахгүйж байж мэднэ" гэдэг байжээ. Тэгээд нацаг 6-7-гийн даваа орчимд ямар нэгэн хүнд бууж өгөөд гадуур наргиж явдаг байсан гэдэг. Иймийн учир нацаг томоохон наадамд төрүүлж яваагүй байж. Шилийн сайн эрд тэгж алдаршиж олонд нэрээ зарлуулж байх сонирхолж байгаагүй биз. Хошуу наадам шовтрох үедээ орж байв. Үзүр түрүүнд хулгар нацаг нэгэн залуу бүхтээ үлджээ. Тэгэх залуу бүх хэлэх юм. "Нацаггүй та надад буугаад өгчих" гэж гуйгаад 50 лангийн мөнгөн юмбүү дээлийн хувь торго барьжээ. Тэгэхэд нацаг "Эзэн ноён намайг энэ надам заавал төрүүлэн шүү гэсэн. Зүгээр бууж өгвөл намайг банцдах биз. Тийм учраас би эхлээд хэд халж туйсан дүр үзүүлнэ. Харин чи сайн тогтъё шүү. Тэр үед намайг хутгачаарай" гэж анхааруулв. Гэтэл залуу бүх нацгийн туйлах дүр үзүүлснийг тогтоож чадалгүй унжээ. Дараа нь залуу бүх хэлжээ. "Та надад бууж өгөхөөр амлаж шан харамж авсан шүү дээ" хэмээн гомдлоход нацаг "Дүү минь, эр хүний ганц 2 халааг даахгүй байж наадамд төрүүлэхийг бүү яар. Ах нь хэлсэндээ хүрсэн. Дааж ч тэлсэнгүй. Хогч нь" гэж хэлээд яваад өгсөн гэдэг. Дайчин Чинван ханд дорж нэг намар хулгар нацаг нарын хідэн хүний хамт салхинд гарангаа гөрөөс үргээгээ цуураар нь ан амтан ирээгүй тул их үлийн давааны зүүн оройн дээр сууцгааж байж. Гэтэл сэрийн голоос нааш замаар нэг хонь хөтөлсөн явган хүн явж байгааг хараад ханд дорж ван "Нацаг, чи тэр хүнийг айлгаж гэмтээлгүйгээр хөтөлж аваа хоньыг нь хулгааглаад аваад ир чадах уу?" гэсэнд "За би хичээж аргаар авчирья" гэд модон дундуур явгангүйгээд явчихав. Нацаг өлийн давааны өөрийн зам дээр өрөөсөн гутлаа тайлж баахан шавар нялж хаяад мод ширэнгэн дундуур явж давааны ард модны захын зам дээр нөгөө гутлаа зүгээр тавиад орхичихав. Тэгээд бас буцаж ширэнгэн дундуур явж очиод түрүүчийн хайсан гутлынхаа тушаа нуугдан харж байтал хонь хөтөлсөн хүн ирээд зам дээр хөвтөө гутлыг хөлөөрөө эргүүлж ийш тийш харж байснаа авсангүй зам өгсөд явжээ. Нацаг тэр гутлаа аваад иргэн модон дундуур гүгээд давааны ард тавьсан гутлынхаа тушаа ирээд нуугдан харцуудал нөгөө хүн давааны ар руу орж ирээд зам дээр тавьсан өрөөсөн гутлыг авч үзэж байснаа хоньоо модноос ууж орхичход давааны өвөрт байсан гутлыг авах бололтой буцаад явчихав. Энэ хооронд нацаг 2 дахь гутлаа авч өмсөд хоньыг тэврэн авч ирсэнд ноён болон түүний хамт явж байсан хүмүүс гайхан инээлджээ. Оройн нацаг өлийн даваанаас хонио алдсан хүн тамган дээр ирж хонио ав гэж зарлуулсанд эзэн нь ирж хонио авсан юм гэдэг. YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Бүхийн тухай домог таалагдж байвал сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн Тулаа нэвртэй подкастын 2 дахь сувг болох Газрын гаваас подкастыг сонирхоорой. Газрын гаваас подкаст руу орох холбоосыг description хэсэгт байрлууллаа. Та сувг руу минь ороод subscribe дарахад хангалттай. Газрын гаваас подкаст. Хулгар нацаг нэгэн зам вангийн хүрээгээр хэсэж явтал нэгэн хятад наймаачин заяатын пүүсээс баахан торог дурдан чихэр чавга моринд ачаад зүүн хой зүг гарах гэж байна гэж хүмүүс ярилцаж байхыг сонсчээ. Нацаг мордож дашмэрэгний давааны амны ширэнгэн дотор тосож суутал нөгөө хятад нэгэн ачаатай цагаан морь хөтлөөд өгсөж ирэв. Нацаг хамх хувцаа тайчин чармаа нүцгэлээд хажуугаараа өнгөрмөгцөн хойноос нь очиод нэг мөрөгцөг тойрхийнх нь өмнөхөн ачаатай морьных нь хазаарыг нь мултлан авч өөрийнхөө толгойд өглөв. Номхон цагаан морь зогсоод үлдэв.
Нацаг морины оронд хөтлөгдөөд нилээн явсанд хятад ажигчгүй яваад л байж. Хаяа жаахан чангаасанд өнөө хятад ёр эргэж харахгүй урагшаа зүтгэж чөва гэд үглээд байх юм. Тэгэхэр нь бүр явахгүй зогсонд хятад баахан урагшаа зүтгэж чангааж байснаа уур нь хүрсэн бололтой. Яасан жолго гэд хашгиран эргэн хармагц жигтэй муухай бархиран зүхтаж эргэн харан гүйж алга болсон юм гэдэг. Тэр хятад цагаан морь хөгшөрхөөр чөтгөр болдгийм байна гэж ярьж байсан юм гинвэлээ. Сайн ноён хан аймгийн нутаг. Одоогийн Хужирт сумаас зүүн урд зүгт нутаглаж байсан Самбын Шарав гэдэг хүн 20 гаруйхан настай байхдаа баян эцгийн үлдээсэн мал хөрөнгийг өвлжээ. Нэгэн хаврын өдөр гинэт хүчтэй цасан шуурга тавьж хідэн адуунд шуурга уруудан зүүн урагшаа цувжээ. Шарав яарахта дулаан хувцас сольж өмсөж амтсангүй. Сармаа дээл хуучин муу хилэн малгайтай мордож адууга тогтоож дийлэхгүй шүүний турш явсаар үүр цайлгажээ. Үүрээр шуурга намдаж үл мэдэх их талд адууга тогтоож байтал урд зүгээс 3 бараа юм ордиж ирэхийг үзвэл том хар булгаар богцтой 3 морьтон байна. Тэд Шарваас хэний адуу болохыг асуусанд тэрээр айсандаа "Манай ноёны сүрэг би адуучна" гэж. Гэтэл тэд "Чи энэ адуундаа байгаа сайн мордыг мэддгийм байгаа биз? Шилээд бариад бай" гэж хэлээд морьноосоо бууцгааж богцноосоо олон ногт гаргаж гин. Шаравч морь уургалж нөгөөдүүл нь ургалсан мордыг нь ногтлон авч заримыг нь голж тавиад өөрснөө тэр морийг барь гэж зааж бариулсаар хүн бүр 6 морь холбож аваад явах янзтай болов. Гэтэл тэдний нэгэн Шарав руу дохиж энэ мөг энд нь цогж хаяад аваад явчихъя. Гэтэл өөр нэг нь энэ хүүг харсаар байтал хагархаа мод толгойж түрээнд нь алга. Хаалганы улаан хуйдж бүсэнд нь алга. Энэ мүү ядуу амтныг цогж хаяад яах вэ? Бас чиг ирэх үе юм байна. Хэдэн морь хөтлүүлээд аваад явъя гэд Шаравт хандаж. Чи дахиад 6 морь барьж ир гэлээ. Шарвын барьсан 6 морийг холбоод одоо чи өөртөө хань болохоор нэг сайн морь барьж аваад унаагаа соль гэсэнд Шарав хамгийн сайн гэж боддог бөгтрөг дайхад хулаа барьж эмээлээд мордов. Тэд Шарваар 6 морь хөтлүүлэн зүүн хойд зүгт хагас өдөр яваад Шивэт гэдэг намхан улсын ар оройд хоошоо харсан ханан хадны ёроолд бууж мордоо бүхлөв. Тэгээд богцнуудаасаа тарган хоньны чансан мах цагаан бүкст хэмээх лонхтой арх гаргаж дээлээ тайлан идж унгаа Шарвигч ид гисэнд тэрээр айгаад олигтойж идэж чадсангүй. Тэдний яриаг сонсвоос Дайчин Вангийн хулгар нацаг далаа өгөний аргил зүгий Даян дээрхийн битүү хар гэдэг нэр хочтой хүмүүс яваа болохыг мэджээ. Шарвыг цогж хаяад явъя гэдэг нь аргил зүгий, аваад явъя гэсэн нь хулгар нацаг байж. Тэд тэндээс 3 хоног шүн голдуу яваад Барагцаалваас Архангай аймгийн зүүн хойд нутгийн оймод асах хад ихтэй том уулын ар хаваар хөндлөн хижиж явтал хиц налуу хад асах руу өвлийн цагт тошигнон урсаж хүлцэн өргөн мөсний өнгөн тал нь хайж урссан боловч ёроол нь хавтгай шиг гүлгэр байв. Түүнийг хөндлөн гарахаар Шарвыг 6 морио хөтлөн төрүүлэн гар гэсэн тул ёсоор явтал хөдөлсөн морьд нь хальтран унацгааж гулгасанд холбоотой морьдоо тавьжээ. Унаж явсан дайхад хул морьны 4 хөл нь гөлгөр мөсөн дээр тажигнан цааш ахиж байсан тул Шарав энэхэн боломжийг ашиглан зүхтах бодол нэгэн төрөв. Гэтэл ард нь хараа зогсож байсан аргил зүгий. "Нацаг, би чамд юу гэж хэллээ? Энэ одоо зүхтаах нь" гэж хэлэнгүүт эмээлийнхэн урд бүрэгт байсан урт суран бугуулыг шидэв. Тэр бугуулын гогцоо Шарвын муу хилэн малгай дээр буусан боловч малгайтай нь хамт шилэн хүзүүрөө унаж азар ам болторчээ. Шарав морины сайнаар зүгтэн гарч нутгаа сураглан явсаар гэртээ хурж ирсэн гэдэг. Тэр цагаас хойш сайн ноён ханыхан
Тулгар нацаг хүний аминд халддаггүй сайн ир гэж ярилцдаг болсон гин. YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бүхийн тухай домог таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Туулаа нэвртэй подкаст 2 дахь сувгаа нээсэн билээ. Миний 2 дахь сувг болох Газрын гаваас подкаст руу description хэсэгт байх холбоосоор дамжин ороорой. Та subscribe хийхэд хангалттай. Танд, таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.